За гişүүдийнхээ энэ өдрийн амраа болон айлтгая. Хэдэн минут лүгөө үг шидэд юу хвэлдэ. Төр байгаа бол бас нэг төрийн бодлого тогтвортой байх, уламжлалтай байхын юм ал бодох ёстой. Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны хэлцээр хийх талаар олон жил ярьцгаасан. Тэгээд хийхээр зэрэг юм ярьцгаагаад байгаа. Гэхдээ хийхэд учир байгаа. Үндэсний эрх ашиг гэж нэг юм байгаад байгаа бид хэд. Энэ үнэгээ илүүтэй бодож харах ёстой. Энэ худалдааны төр хэлцээрт ороход бид бэлэн үү гэдэг л асуудал байна. 367 бараа биднээс одоо яг бэлэн байна уу? Энэ 5 орны стандартыг хангаад авч чадах уу? Энэ хамгийн гол зүйл байхгүй юу? Бэлтгэл гэдэг энийг л хэлээд байгаа. Энэ талаасаа ямаа нэг нэлээд хармаар санагдаад байна. Хоёрдугаарт үндэсний бид хэд нэлээд томоохон аянууд бодлого хөтөлбөрүүд гаргаад ажиллаж яваа. Хүнсний хувьсгал 19 төрлийн бүтээгдэхүүнийг дотоодоос ханганаага хилцсэн. Тэр нь 26 онд дуусах үү дээ би тэгж ойлгож байна. Тэр дотор чи өндөг мөндгөө 100% ханганаага орцсон шүү дээ. Тэгээ одоо бид хэд чи гаднаас нэлээд ахиухан өндөг тодорхой квотын төвшөнд тарифын тэглэж байгаад оруулж ирээ. Тэрнээс давсангийн бол тарифтай байлгая гэж хэлцээртээ оруулж байгаа юм байна шүү дээ. Яг энэ мэтлэнгээр эндээ босгох гойд хөрөнгө мөнгө чиглүүлээд үйлдвэрлэгч гэдэг юм уу баялаг бүтээгчид бас нэг ийм нөхцөл байх юм байна гэж зүтгэцсэн юмн дээр нь юм оруулж ирээд хэдүүлээд дэвсчих хэвдээ. Цемент яг энэ, гурил яг энэ одоо хийж чаддаг хоёр юм ал унаглаа шүү дээ. Бид 2 жил 3 жилийн хугацаанд. Одоо цаашид явах юм уу? Одоо тэгээд нэг муу сайдыг бал тэр муу малаас болоод ийм болж гэн гээл. Тийм биш шүү дээ. Үндэсний эрх ашиг гэж байдаг бол энэнийг бид харах ёстой. Дараа нь би нэг юм асуумаар байгаа юм. Бараа эргэлт чинь 3 тэрбум доллар юм билээ. Манайх 0.1, нөгөөдүүл 2.9. Тэгээ манай гарч байгаа юм юу вэ гэсэн Жонш 44, биологийн идэвхт бүхий хүнсний нэмэлт 13%, ноос ноолуур хэвс 5%. Нөгөө талаас орж ирж байгаа юм юу вэ гэсэн нефт 72%, эрчим хүч 2.4, азотын бордо 2.4. Ийм л юм байгаад байгаа шүү дээ. Үнэндээ тэнцвэргүй 2.8 тэрбумын бараа эргэлтийн алдагдaltaй явж байгаа улс шүү дээ. Тэгэхээр энэ үнийг аль болох за тэр ч яг нефтийн үйлдвэр. За 1 минут нэмжигэй Батчаарал гүшүүнд. Энэ үнийг ойртуулах тал руугаа бид бодож энэ хилцлийг хийх ёстой. Уулын хилцлийн 8 дээр нэг үг байгаа юм. Тусгайлан энэ одоо хилцэл дотор зааж байгаагүй асуудлыг хориг тарифын зарчмаар зохицуулж болно гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр аль болохоор эндээ хийж эхэлж байгаа хийн гэж зорж байгаа юмнуудаа энэ хилцэлд оруулмааргүй байгаамаа. Яг үннийг хэлгээд. Үр тариахад та нар 50,000 тонныг авах тухай дурдсал байл л шүү дээ. Яг харахгүй хилцэл дотор. Тэгээ эн чинь газар тариаландаа яаж нөлөөлөх юм гээд олон зүйл байна. Энэ дээр би нэг тодорхой мэдээлэл авъя. Дээр нь одоо энэний дараа орж ирэх гэж байгаа тэр нэг засгийн газар хоорондоо хилцээр байна. Хамтарсан компани байгуулж байгаа агаарын хөдөлгөөний төлшийг хангая. 20 жил тэр нийлүүлэх юм гэтэл бид хэд 28 онд үйлдвэрэн барина гэдэг байгаа шүү дээ. Тэгээ яах гэж байгаа юм. Тэрний чинь гол бүтээгдэхүүн агаарын хөдөлгөөний төлш байгаа шүү дээ. Энэ за 6 номер ганц төмөрсөд хариулъя. Ер нь ийм байлаа. Одоо бол нефтийн тоо их өндөр байгааг бүгдээрээ мэдж байгаа. Манай бараа бүтээгдэхүүнүүд Оросын холбооны улс буюу Евразийн улсуудад зарагддаггүй үндсэн шалтгаан бол татвар нь асар өндөр юм билээ. 10-аас 20%, зарим нь 40%, зарим нь 50%. Тэгээ ийм өндөр одоо татвартай тохиол манай бүтээгдэхүүн тэнд зарагдахгүй байх нь бол их тодорхой юм бэл. Тэгээ тэр татваруудыг л тэгэлж байгаа юм. Нэг талаасаа. За нөгөө талаасаа хүнснийхээ импортыг бид нар хамгаалсан. Жишээлбэл одоо 90 сая үндэг дээр одоо манайхан бол нөгөө хийсэн хилцээрийг бүгдээрээ нэг сайхан чамбаа уншичмаар байна. 90 сая дээр бол 7.5% татвартай. Ер нь бол өндгийг 15% татвар тавиад удаан бид нар бас барьж чадахгүй.
Одоо дэлхийн худалдааны байгууллагынхаа дүрм журмаарч гэсэн тийм. Нөгөө талдаа дотоодын хүнсийг хамгаалах биднэрт механизм байгаа гişүү дээ. Бид нар дотоодод үйлдвэрлэгдэж байгаа энэ хүнсний бараан дээрээ нөөтөө бид нар хэдэн ч хувь болгож болно. Нөөт өнөөдөр 10% байгаа бүх талд. Тэгэхээр энэ хүнсний бүтээгдэхүүнийхээ нөөтийг бид нар бууруулад дотоодынхыг 2% болгоод импортынхыг 10% нь үлдээхтэл энэ зөрүүн дээр манай бараануудтай өрсөлдөх бараа гарч ирэхгүй байхгүй да. Тэгэхээр асуудал бол юу вэ гэвэл чанарын л асуудал байна. Тийм учраас бол бид нар энэ хүнсний одоо Бачаргал гишүүний ярьж байгаа тэр 10 хэдэн төрлийн бүтээгдэхүүнийг дотоодоос 100% хангах боломжтой байна. Энэ зогсохгүй. Манайхан жоохон буруу мэдээлэл олон нийтэд өгөөд тэгээ олон нийт болохоор зэрэг тийм бүх бараа татваргүй ороод ирэх юм байна гэдэг ийм айц давтуулаад байна. Яг манад үйлдвэрлэж байгаа 10 хэдэн бараан дээр бид нар татвар авнаа. Тэгээд өрсөлдөх чадвар дээр дахиад ялагдахаар байх юм бол бид нар дотоодын хүнснийхээ нөөтийг сулчигдал бид бол ямар ч асуудалгүй гараа явчихна. Гол нь манай нэхмэл идэл одоо арьс үнгүй болчиход байна. Ноос үнгүй болчиход байна. Энэ юмнуудаа бид нар тодорхой хэмжээнд бөөцөлөөд нэг тодорхой бараа бүтээгдэхүүн болгоод экспортлоход хамгийн ойрхон зах зээл энэ зах зээл байна л гэдэг. Бэлүүгөө хэдүүлээ орё гэдэг санал санаачлагаар л ажил эхэлсэн юм байл л дээ. Тийм учраас үнэхээр Бачаргал гишүүний хэлж байгаа энэ төрийн бодлогын залгамж халааг л би залгуулаад авч урж ирээд дотоодын зах зээлийг яаж хамгаалах тухай яриад байгаа болохоос биш гинт за одоо хүмүүс жоохон дургу байгаа юм байна. Нийгэм хүлээж авахгүй юм байна. Тийм учраас энийгээ зогсооё гэж болохгүй гэж би өвдө бодож байгаа. Тийм учраас та бүхэн маань асуудлыг олон талаас нь жоохон ууж ухаанаар харж өгөөч л гэж хүсмээр. Бачаргал гишүүн тодруулъя. Би таны яриад байгааг ойлгоод байна л да. Зовлон байгаа би мэдэж байна. Гэхдээ хэдүүлээ бас бодмоор юмнууд байна. Мөнхийн хөргөчтэй тэндээ янз бүрийн ихтгэл төрүүлчихэд дараа нь явцсан дунд босгоо байлаа гэд маргалдаж асуудлыг хүндрүүлж байхаар анханасаа болгоомжлох зүйлүүдээ энээс хасах ёстой. Энэ үнийгээ илүү нухацтай суумаар байна. Би энэ үнийг огт байгуулахгүй гэж хэлмээргүй байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг гаргах асуудал бидэнд хэрэгтэй байна. За дээр нь эрчим хүч гэдэг юм уу, нефт гэдэг юм уу, бордоо гэдэг юм уу, техник гэдэг юм уу игнүүсээ оруулж ирэх тухай асуудал бидэнд байна. Иймнуудаа бол оруулахаас өөр арга байхгүй үнэн. Гэхдээ боловсруулах чиглэлийн дөнгөж өндийж байгаа үйлдвэртэйг ижил төвшин барьчих болохгүй. Яагаад игнүүс Улаанбуудыг хэдэн 100 саяар нь үйлдвэрлээд байна гэхээр зэрэг хөрснийх нь бүтэц уур амьсгалынх нь нөхцөл манайхаас шал 6 ганц төмөр сайд хариулъя. Тэгэхээр харин би яг адилхан Бачаргал гишүүнтэй яг адилхан аргумент хэлжээж Улаанбуудаа импортыг болиулсан шүү дээ. Яг адилхан аргумент хэлж байгаа. Манад бол ургахгүй байна. Танад ургаад байна. Бид нар ургуулах гэж одоо 100 жил зүтгэлээ. Хүнд байна. Маш хөрөнгө зарсаа. Тийм учраас Улаанбуудаага бид дотооддоо хийя. Танаа Улаанбуудааг бол 50,000 тонныг л авах юм байна. Тэгтээ татвартаа авъя. Угаасаа хэдийг авдیں۔ Угаасаа 50,000-ыг авдсан байлээ л дээ. 30-аас 70,000-ыг авдаг ийм уламжлалтай юм байлээ. Ягаад тэгэхээр тентгийн Улаанбуудаан цавуулаг манай энэ үйлдвэрүүдэд Монголын дотоодын Улаанбуудаатайгаа холиод хийжээж манай гурил гараад идэг юм байна. Бид нар бас нэг амьдралаа бодтойгоор хармаар юм бэл. Тэгэхээр авдаг хэмжээг л үлдээж байгаа юм. Нөгөө талын санал бол үгүй та нар энийг нэмээ. Ер нь нийт үйлдвэрлэл хэрэглээний